Галаат 1-ийг харцгаая да. 1-ийн 10 дугаар эшлэл дээр хамт уншицгаая. Учир нь идүүгээ би хүмүүсийн таалыг ирэх үү? Эсвэл Бурхныхыг үү? Эсвэл би хүмүүс таацуулах гэж хичээх юм уу? Хэрэг би идүүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол Христийн зарц биш байх байсан. За асууж байна. Аврагдсан. За тэгээ аврагдсан өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл хүмүүст таацуулах гал амьдраад байна уу? Аль эсвэл Бурханд таацуулах гэж амьдарч байгаа юу? Бодож үзээрэй. Сонголтоо зөв хийгээрэй гэсэн байна. Тийм бааз? Хэрвээ хүмүүст таацуулах гал амьдраад байгаа бол аврагдсан өмнө байх нь биш байх нь? Христийн зарц биш гэж байгаа сте. Биш. Тийм учраас бид нэр үгээр дамжуулаад өөрсдийгөө эргэж хардаг тийм ухаалаг байх хэрэгтэй гэсэн үг. Хоош нэргүүлээ 5 дугаар бүлэг дээр 5-ын 1-р эшлэл дээр хамтдаа уншицгаая. Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм аа. Ийм бат зогс дахин боолчлын булганд бүү орохтун гэсэн. Тий. Есүс Христ биднийг тий чөлөөтэй байлгах гэж чөлөөсөн гэж байгаа үстэй. Энэ юу гэсэн утгатай үг юм болоо? Цаашид юу вэ? Гим нүглээс болоод ял шийтгэл авахгүй үстэй. Тэр гмийн тэр боолчлоос биднийг чөлөөлж байгаа байхгүй юу? Урд нь бид нар аврагдахаас өмнө хүссэн хүсээгүй бүгдээрээ Адамын үр өдөм учраас гим хийхээс арга байхгүй. Тийм биз дээ? Гим хийхгүй байх юм бол нэг сонин хачин этгээд хүн. Бусад хүмүүс бүгдээрээ гим хийж байна. Янз бүрийн байдлаар. Би хийхгүй байхаар нэг сонин. Тэгэхээр юу дагаад хийж байгаа байхгүй юу? Гим нүгэл намайг албадж исэн байна. Тийм биз? Чи гим хий. Иймч гим хий, тиймч гим хий. Хийхгүй байх гэж хичээсэн ч гим хийдэг байсан. За, энэ юу гэсэн үг хэрэг нүгэл биднийг захирддаг. Бид нар нүглийн боолгод байсан байна. Гэтэл юу вэ? Есүс Христ загалмаагаар дамжуулан өөрийнхөө тэр нүгэлгүй ариун цусаар биднийг гим нүглийн боолчлолоос чөлөөлж өгсөн биз дээ. За, түүнийг хэлж байна. Тэгэд юу вэ? Чөлөөтэй байлгах гэж чөлөөлсөн юм аа. За, тийм учраас дахиж ийм боолчлын булганд бүү орохтун гэдэг нь ахаад гим нүгэл хий гэсэн үг хийж болохгүй гэсэн үг. Бүү хийгэрэй гэсэн үг байхгүй юу? За, энэ 5-ын 13 дугаар ишлэлдээс харах юм бол үнэн дээр ах дүүнраа та нар эрх чөлөө дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махбодын төлөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчлэх гэсэн байна. Энэ юу гэсэн үг юм болоо? Мэдээж гим хийх нь тэр хүний сонголт. Тийм биз дээ? Тийм. Эрх чөлөө нь мөн. Гэхдээ гим хийхгүй байх нь эрх чөлөө мөн үү биш үү? Мөн шүү дээ. Тийм учраас гим хийхгүй гэдэг эрх чөлөөгөө эдлээрэй гэж. Хамт олон албан байгууллага тэгдэг үстэй. Одоо зугаалганд явна, нийлгэнд явна. Биш үү? Янз бүрийн баяр тэмдэглэн. Тэрэнд нь оролцохгүй гэхээр юу гэдэг вүлээ? Энэ өстой муу санаатай гэдэг те. Хамт олонч биш, нийтч биш. Тэгээ муулдаг гэж байгаа. Тэгээ тэр хүмүүс бол гим хийх эрх чөлөөгөө эдэлж байгаа бол бид нар гим хийхгүй гэдэг эрх чөлөөгөө эдэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас Бурхан энэ сонголт байхгүй юу? Бурхан Адам Ева хоёрыг сайн мог модуулагч модны жимснээс идэх гээд явах үед нь зогсоож болох байсан уу? Болох байсан шүү дээ. Бүйд би битгий гэж хэлсэн биз дээ гэдэг. Саад хийж болох байсан тийм үү? Тэгвэл саад хийгээгүйз. Яагаад гэсэн бол? Яг зөв. Тий. Сонголтоо яаж хийх юм? Тэр эрх чөлөөг өгсөн биз? Тэгээ буруу сонголт хийсэн. Өнөөдөр ч гэсэн адилхан Бурхан бид нар сонголтыг өгдөг байна. Гим хийх үү, хийхгүй юу? Аврагдсан хүн шиг амьдрах уу? Тийм ээ, аврагдаагүй хүмүүс шиг. Бурхан таацуулах уу, хүмүүс таацуулах уу? Сонголтоо хий. За. Гэхдээ Бурхан хариултыг хэлж өгч байгаа. Тийм ээ, энэ дээр юу гэсэн бэ? Бие биедээ хайраар үйлчил гэдэг нь юу гэсэн юм бол? Гим нүгэл хийхгүй гэдэг сонголтыг хийж эрх чөлөөгөө эдлээрэй. Гэт надаас гуйж байгаа гэсэн бид нараас. Бурхан тийм хүчирхийлэгч Бурхан биш үстэй. Хэрвээ үнэхээр энэ үгийн дагуу би өөрийгөө гим нүглээс тусгаарлагдсан амьдралаар амьдарч чадах юм бол Бурханы ерөөл бууж ирнэ. Тийм биз дээ? Тэгж чадахгүй бол хараал бууж ирнэ. Ерөөсөө л юу вэ? Ерөөл хараал хоёр байгаа байхгүй юу? Голынх гэж ерөөсөө байхгүй байна. Бидний амьдрал ч гэсэн ерөөл хараалын л амьдрал. За, энэ ерөөлийг авах эхний алхам арга нь юу вэ? Тусгаарлагдсан амьдралаар амьдраарай гэж хэлж байгаа. За, тийм учраас өнөөдрийн хүртэл би тусгаарлагдсан амьдралаар амьдрч чадаагүй бол ядаж одооноос эхлээд тийм шин
итгэлээ дахин сэргээсэн тийм амьдралаар амьдрах хэрэгтэй гэсэн.